Лукийн сайн мэдээ Есүс хэрхэн төрснөөр эхэлдэг. Дараа нь Лук бидэнд Есүс бол ядуус Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тунхагласан Израилийн Месая бөгөөд Израилийн жинхэнэ иш үзүүлэгч гэдгийг харуулсан. Харин энэ хэсэгт Есүс болон түүний дагалдагчид олон мянган израилчуудын хамтаар алгасал баярыг тэмдэглэхээр Иерусалимыг зорьсон урт аяллаа тухай гарна. Уул орхог нутгаас Иерусалим хүрэхийн аяллаар Лук бидэнд эртний израилчуудын хийсэн нэг аяллыг сануулахыг зорьж байна. Тэд Мосегийн удирдлагын доор Синай уулнаас амлагдсан нутаг руу аялсан шүү дээ. Хожим нь Давид хаан Иерусалимыг нийслэл хотоо болгосон. Тэгэхээр энд Есүсийг израилчуудын эзэнтэй хийсэн гэрээг шинчлэх шинэ Мосе бас эзний хүмүүсийг удирдах шинэ Давид гэж Лук дүрсэлжээ. Есүс шинэ хот тосгон руу явахдаа олон тооны дагалдагч нараа төрүүлж илгэн очих газар нэг бүрээ бэлтгүүлдэг байсан. Тэгээд Есүс өөрөө тэдний араас ирж эзний хаанчлалын сайн мэдээг тунхаглан Израильд хийж буй эзний шинэ үйлс нэгдэж өөрийг нь дагахыг уриалдаг байжээ. Энэ хэсэгт Есүсийн олон сургаалт зөвлөл номлолууд байдаг. Ялангуяа Есүсийг дагсан хүн хөрөнгө мөнгө, асуудал зөрчилд хэрхэн өөрөөр хандаж, ядуусыг хэрхэн инэрх ёстойг ярьдаг. Очсон хот бүрдээ Есүс цоошин амьдралын хэв маягт суралцж байгаа хүмүүсийн бүлгэн байгуулан шуналт сэтгэлийг өгөөмөр байдлаар уур хилэн уучлалаар сольж байв. Энэхүү бүлгүүд нь бүх гадуурхагдсан хүмүүст нээлттэй байв. Тийм ээ, ядус зориулсан сайн мэдээ. Энэ бол Лук номын үндсэн сэдвүүдийн нэг шүү дээ. Энэ хэсгээр дүүрэн энэ сэдв гардаг. Гадуурхагдсан хүмүүсийг эдгээж, доромжлогдсон биеэ өнлөгчийг инэрэн, татвар хураагчдыг хүлээн авч хаанчлалын бага бүрдүүлсэн. Израилийн шашны удирдагчид түүнийг хараад шүмжилж эхэлдэг. Үнэхээр тэр эзний иш үзүүлэгч юм бол яагаад нүгэлтүүдтэй нийлээд байгаа юм? Энэ хэсэг нь найрын ширээний тулаан шиг санагдана. Есүс олныг хамарсан оройн зоог найраар Бурхны хаанчлал бол өвчтэй, ядуус гэх мэт эргүүлээд өг хүмгүй хүмүүсийн орох газар юм гэдгийг илэрхийлж байв. Тэр мөн шашны удирдагчдын цугласан найранд очиж байсан. Гэхдээ тэднийг нийгмээс тасарсан эхэс дээдсийн клуб болсонд нь уурлан хатуу ширүүн зэмлдэг. Харин тэд ойлгоогүй. Тийм учраас Есүс тэдэнд нэгэн сургаалт зөвлөл ярьж өгдөг. Хоёр хүүтэй эцэг байжээ. Том хүн аавда дуулууртай бөгөөд итгэмжтэй хүү байв. Харин баг хүүн бөөн асуудал. Тэр аавыгаа эсэргүүцэж өв хөрөнгөө зараад гадаадад гарч идэж ун, наргиж тэнэгцээр үрж дуусгажээ. Гэтэл харийн нутагт ган гачиг болоход тэр ямар ч мөнгөгүй боллоо. Тэгээд арга ядад хүний гахаа маллах ажил олж хийдэг. Тэр маш их хөлсөн гахаан төвчөлөж болтгоо итгэхийг хүсв. Яг тэр үед хэрвээ ингэж хар буур ажил хийхдээ тулсан юм бол харж аавындаа ажиллая. Ядчил гахаан хоол гордож суухгүй биз гэж боддог. Ингээд хэрхэн уучлалтгүйхаа хэрэгцүүлсээр гэрлүүгээ зөвлөв. Харин аав нь түүний ган гачигт нэрвэгдэн нас барсан байх гэж бодож байв. Гэтэл нэг өдөр алс холоос ирж яваа хүүгээ олж хараад "Хүү минь амьд байна" гэж баярлаад гүн очиж тэврэн аваад газар сайгүй үнсв. Хүүн аавда "Аава, би таны хүү байх зохисгүй. Би таны зарц болж болох уу?" Гэтэл түүнийг үгээч хэлж дуусгаагүй байтал аав нь зарцнараа дуудан хамгийн сайхан дээл шин шааха гоёмсог бөгж авч ир гэж тушаав. Тэгээд хамгийн сайхан хоолтой найр бэлдэж баяр болгон тэмдэглэжээ. Харин оройхон өдөржин талбай дээр ажилласан том хүүн гэртээ ирээд олон жил сургаггүй тэнсэн бүтэлгүй дүүгээ эргэж ирснийг мэдэв. Юу найр вэ? Тэр ихэд уурлав. Бодоод үзэлтэй. Том хүн аавдаа үргэлж үнэнч байсан. Гэхдээ хизээч ийм найр хийж үзээгүй. Гэтэл гэр бүлийн нэр төр гутаасан дүүг нь эргэж ирэхэд ингэж их баярлан хөөрнө гэж үү? Ой гутмаар юм химээгээд найранд нь орсонгүй. Аав нь гарч ирж түүнтэй уулзаад "Хүү минь, чи аль хэдийн энэ гэрийн гишүүн. Миний бүх зүйл чинийх шүү дээ. Харин алга болсон дүүн эргэн ирсэн тул бид баярлах ёстой. Тэр үгсэн байсан. Харин одоо амьд байна." Есүс шашны удирдагч нар гадуурхагдсан хүмүүсийг эзний нүдээр хараасаа гэж хүсдэг байв. Тэд бол аавдаа эргэн ирсэн хөвгүүд огтон юм. Есүсийн хаанчлал бүх хүнд нээлттэй. Орох цорын ганц болцол нь бол өөрийгөө даруусхан Бурхны нэгүсэл хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх юм. Тиймээс шашны удирдагчид Есүс болон түүний хүмүүсээс татгалзаж байгаа нь Израилийн Бурхан эзнээс ч мөн татгалзаж буй явдал юм. Тэдэнд энэ бүхэн огт таалагдаагүй бөгөөд Есүсийг Иерусалимд дөхөн ирэх үед нь энэ зөрчлөнд дээд зэгтээ хүрсэн. Яг тийм. Тэд түүнийг алхаар хуйлдаж байх үед Есүс алгасал баярыг тэмдэглэхээр Иерусалим руу явах болно. Лук номын дараагийн хэсэгт энэ талаар өгүүлэх болно.